хүн нам эвссэн сөрөг хүчин биш эрх баригч нам баггүй. Тайлбар Хадган дээр одоо урилга тавиад хүн намын дарга хүн намынхаа Монгол улсынхаа эрх ашигын төлөө тулгамдсан энэ 30 хэдэн жилийн богширсан асуудлыг эв зөрөгтэйгээр шийдъя. Ийм болохоор хамтарч ажиллаач гэдэг санал тавьсан урилга ирүүлсэн. Арц намдаас тийм урилга ирүүлсэн. Өнөөдөр тэр урилга ирүүлчихэд үндэслэлгүйгээр эсвэл цөөхөн хүмүүс засгийн газрын сайд болохын төлөө ингээд явж байгаа энэ жижигхэн эрх ашиг дээр одоо Монгол ардын нам шийдвэр гарах юм бол энэ бол тун харамсалтай. Би бол энэ тулхтай улс төрийн хүчин бол биш байна. Монгол улсын эрх ашиг бол биш байна. Зүгээр албан тушаалаа явж байгаа амбиц бол байна. Цаашаага Монголын парламентыг хаос байдалд оруулах юм байна. Цаашаа Монгол улсын энэ парламент чадахгүй юм байна. Бүтэхгүй юм байна. Тийм болохоор цаашаага баг ерөнхийлөгчийн одоо засаглал руу орно гэдэг ийм зураг зурчаад энэний дагуу явж байгаа үйлдэл байна гэж үзэж байгаа. Хэрвээ дүрмийн бус, хууль бус зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг нийцэн шийдвэр гарах юм бол харин одоо хариуцлагатайгаар хэлье. Чиглэл зүрх хүчин гэдгийг үзүүлнэ.